Манайх 2009 онд анх Нүнжиг нэртэй цех байгуулж илаа. Тэгээд цехийн хэлбэрээр явж байгаад 2016 оноос Нүнжиг гişмээр албаасаар байгуулж одоо өнөг хүртэл Нүнжиг гişмээр хязгаарлагдмал хариуцлагатай компани болон өргөж ажиллаж байна. Анх яг гар сүлжийн 2 машинтай, тэгээд кедлийн 3 машинтай эхэлжсэн. Тэгээд түүнээс хойш яг гар машинууд маань тооны хувьд олширсан ч гэсэн одоо сүүлийн үед автомат машинууд нөгөө технологийн шинжилтийг гарсан учраас өнгөрсөн жилээс бид нар Японы Shimazaki брендийн автомат ажиллагаатай 12 гечийн 3 машинтай, 7 гечийн 1 машинтай, Беллиний 7 гечийн 2 машинтай, нийт 7 юм автомат машинтай. За тэгээ кедлийн 7 машинтай. Ажилчдын хувьд бол одоо 14-өөс 15 ажилчинтай жилийн 4 улирал тогтмол ноос ноолрон бүтээгдэхүүний үйлдвэрлэл хийгээд худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Бүтээгдэхүүний нэр төрлийн хувьд бол сүлжмэл одоо хүний хэрэгцээнд таарсан хүн өмсөж болохоор юу вэ? Тэр бүх төрлийн бүтээгдэхүүн маань үйлдвэрлэдэг. Жишээ нь одоо цам, зөмд, болтой, юпг, оролт, малгай, бэли, оймс, одоо панталон ч юм уу, тэгэл ер нь бол бүхэл төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Борлуулалтын хувьд бол дотоодын борлуулалтыг Монголд үйлдвэрлэх худалдааны төвд бид нар одоо бараг 10 жилийн туршид тэнд бол гол борлуулалтаа идэг. Тэгээд дээрэс нь олон улсын зах зээлд Турк, Япон, Солонгос, Казахстан гэдэг дэлхийн өнцөг болон бүрт одоо хэрэглэгчтэй хүрч үйлчилж байгаа. Бид нар загварын хувьд бол энгийн бэсик загварыг голчилж ажилладаг. Яг тэгвэл одоо бидний яг орж байгаа зах зээлийн хувьд бол том компаниудтай бид нар өрсөлдөхөц ажиллахын тулд хаагур бидний одоо орж болох орон зай байна. Тэрийг өөрсдөө олж хараад тэгээд өдөр тутам одоо хүний хэрэгцээнд таарсан ямар бүтээгдэхүүн байна, хүн болгонд хэрэгтэй дээрэс нь үнийн хувьд бол боломжийн тийм бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж за тэгээд үйлдвэрлэл маань ямар ч гэсэн хүмүүст хүрж байгаа учраас жилийн 4 улирал ажилтаа ямар ч гэсэн бүх юм ингээд өдөөсөлттэй сайхан ажиллаж байна. За хүний нөөцийн хувьд бол бид үйлдвэрт ажиллаж исэн туршлагатай одоо сүлжигч, байрагч, кедэлчин гээд мэргэжлийн хүмүүс ажилладаг. Дээрэс нь ерөнхийдөө манайд бол ажилчдын хувьд бол харьцангуй маш их доктортой ажилчид маань ажилладаг. Яг тэгвэл анх үүсгэн байгуулагдсан цагаас эхлээд өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа ажилчид хүртэл байгаа. Тэгээд нэг орсон ажилчид маань ерөнхийдөө үнэхээр зайлшгүй ингээд гарах юм уу ийш тийшээ явах тийм шаардлага болол гар нүхээс тийм доктортой бусаар юм ажлын оронтой ерөнхийдөө манад гардаггүй. Нэмэлт ажлын байр гарсан тохиолдолд бид нар ажилчдаа шалгуур тавиад тэгээд авдаг байгаа. Хамгийн гол нь бидний ажилдаа баримталдаг зарчим маань ажилчдыг зүгээр яг урт ажиллаа хий биш. Яаж тэр хүнийг хүн талаас нь харьцаа хичээдэг. Одоо яавал ажилчид маань ажилдаа сэтгэл хангалуун байх уу? Үгүй ядчил ажилдаа ирэхдээ өдрийн хоолндоо, өдийн цайндаа тэн дээрээс хүн сэтгэл ханамж авдаг байх хэвээр. Ерөнхийдөө бол ажилчдын хувьд бол манайх ямар ч асуудал байхгүй сайхан ажилтгаа. Хамгийн нэн төрөний зорилт бол бид нар одоо энэ ажлын байранд байгуулдаа багталцахгүй баг хүлэгш шиг зайгүй ингээд ажиллаж байгаа учраас ажлын байраа томруулах гол зорилго байгаа. Дээрээс нь бас нэг хамгийн том чухал зорилго ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхэд гол анхаарлаа хандуулж байгаа. Монгол орн манайхаа үйлдвэрлэлээр хөгжсөн тийм сайхан улс болосоо л гэж боддог таа.